Бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүддийн өдрийн мэндийг хүргэе. Дараагийн нэгэн крашын тухай бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За гэхдээ өнөөдрийн бичлэгэн дээр би та бүддээ тийм ч гоё зүйлсэн талаар бол ярихгүй. Гэхдээ энэ 6 шинж байхгүй байх юм бол гоё, байвал жоохон тэмдгүүд. Ямар 6 шинж вэ гэхээр чиний крашилж байгаа хүн чинь буюу чиний краш чинь чамайг сонирхож гин үү? Чи тэр хүнд ерөөхдөө ингээд таалагдж гин үү гэдэгтэй холбоотой 6 шинж байгаа. Гэхдээ ер нь бол чи таалагддаггүй байх магадлалтай 6 шинж гэсэн үг. Гэхдээ энийг яах гэж оруулж ирж байгаа гэхээр энэ 6 шинж байна да. Тэгээ 3 8 4 1 1 2 8 гингүүтээ шантар гэж байгаа юм биш. Тэ эсрэгээр надад илүү их хүчин зүтгэл, илүү их цаг хугацаа хэрэгтэй юм байна шүү. Би улам илүү хичээх хэрэгтэй юм байна. Би улам илүү сайн болж ахих хэрэгтэй юм байна гэдэг хүч аваасаа л гэж энэ 6 шинжийг хэлж өгч байгаа шүү. Тэрнээс анханасаа бүгд л краштай таалагдал, анханасаа бүх юм үлгэрэм шиг бүтдэг юм гэж бол байхгүй шүү гэж дахин сайн хэлээд тэгээ шинж рүү ормоор. За тэгээд ингэдэг гинэ. Бид нар одоо сонирхож байгаа хүн буюу краша аюу олон талаас нь ингээд судлаад, ингээд сониучрахаал, ингээд хараад, ингээд үзэл, ингээд ингэдэг дээ. Тэгэнгүүт тэр нүдийг болохоор тэр ажиглагч байгаа нүдийг Google Eyes гэдэг юм байна. Тэгэхээр та хэд маань энэ 6 шинж чиний крашд байна уугүй юу гэдгийг Google Eyes-д жагаад тэгээд яах нь би илүү хичээлсэл гарах хэрэгтэй эсвэл надад аюу ойрхон боломж байгаа юм байна. Би бүтэж болохоор юм байна гэдэг юмнуудаа ерөөхдөө олж тооцож авахтаа ашиглаарэ. Хамгийн ихнийх нь болохоор чамтай краша яриад. Краш ярих гэхдээ хоёр янз байгаа. Магадгүй чамайг крашилдаг байх юм бол тэгээд надад нэг таалагддаг охин байгаа. Тэр охин ийм тийм гэсэн чамтай төстэй шинж хэлээд ч юм уу. Эсвэл надад нэг таалагддаг хүүхэн эсвэл таалагддаг залуу байгаа. Тийм ийм гэсэн чамтай төстэй шинж хэлээд байвал яг хаа жоохон гоё гойдлоо тээж болно гинэ. Гэхдээ шууд тус тас хийдэл. Би тэр нь сайн. Би энэ нь сайн. Би тэр ингэж тэдэн жил крашилж байгаа. Ингэж харж өгдөг гэх юм яриад ах юм бол. За хоёрт нь болохоор чиний хажууд өөрөөр байхгүй. Тэгээд дараагийнх нь чамаа зүрх сэтгэлээ ингээ нэхгүй. Өмнөх бичлэн дээр хэлжсэнчлэн ингэдэг гэсэн чинь бид нэр тархиныхаа ингээ нэг нандин орон зай зөвхөн хайртай үнэ оруулдаг нандин орон зай гүн гүнзгий зүйлээ хадгалдаг нандин орон зай байдаг гэдээ ярьсан да. Тэр газартаа зөвхөн хайртай үнэ л оруулдаг гэд. Тэр өөрөөр хэлэх юм бол чамаа сонирхгүй байгаа учраас тэр газарлаа зөвлөлөхгүй байх гэсэн учраас чамд бүх юмаа ингээ нээхгүй тэр нарийн зүрхнийх юм ингээ хэлэхгүй илчлэхгүй байх гинэ. Харин нөгөөт нь болохоор чиний хажууд өөрийнхөө байхгүй бол жоохон 50-50 тавтай. Чиний хажууд харин өөрийнхөө байж чадахгүй байгаа нь болохоор энэ сандрахаас гадна дахиад дээрэс нь хүн хайртай хүнийхээ хажууд ер нь өөрийнхөө байд юм байна. Гэхдээ краш хайртай хүн чинь жоохон өөр шүү. За хайртай болцсон юм бол дураар өөрийнхөө байж болох шиг крашилж явах үедээ бид нөгөө өөрөөрөө төгсөв шиг харагдуулж таалагдах жаах үедээ бол өөрийнхөө байхгүй ингээд бүтлгүүтээд эсвэл одоо хит цэмцээгээд эсвэл хит ингээд сандарснаас болоо сонь үйл гаргаад байдаг штеп. Тэгэхээр яг өөрийнхөө байх гэдэг нь бол 50-50 та ямар ч гэж магадгүй харин тэр зүрх сэтгэлийнхээ нандин юмыг нээж нүггүй юу гэдэг бол яг чи тэр нь шууд итгэж болно гэсэн. Тэрийг нээж чадахгүй байгаад хэлэхгүй ярихгүй байгаад байвал гурт нь болохоор ямар ч хичээл зүтгэлгүй төгөхгүй буюу чамтай хоёулахнаа байх боломжийг алдаад ах. Тэрийг ашиглахгүй байх гэсэн. Та нар ингээ хичнээн олон ингээ найзуудаараа ингээ явжсэн ч гэсэндээ бид нар өмнөх ярьсан краш дээр ингээ аль болох чиний хажууд байгаа чамтай ойр байхаа хичээн гэсэндээ тэгэхэд улаан цан боломж олдсон байхаа тэрийг ашиглахгүй байгаа дайны үгүй юу гэдэг чинь нөгөө Google Eyes-аар аюусаа ажиглан гэсэн. Ингээд бөөнөрөө боо ингээ ангид чиний краш ч юм байдаг байлаа гэж бодъё л доо. Тэнгүүд чиний байгаа байхгүй ч анзаарч байгаа юм байхгүй. Ингээ тэрийг тоож байгаа юм байхгүй. Тэгээ дахиад дээрэс нь тоор ингээд хоёулаа хамтдаа байх ингээд боломжтой ангиараа зугаалж муугалал ч юм уу эсвэл ингээд ангиараа кино мөн үзэл хоолмол идэл ингээд хамтдаа явж байхад чинь чамаас түү хол тэгэл найз нартайгаа инээ зөвхөрөл чамайг байгааг анзаарахгүй байгаа дээр төрөвтг нь болохоор чамд ингээд дандаа завгүй байна ингээд боломжгүй байна. Тэгээ одоо нэг иймтэй байна, тиймтэй байна гэж дандаа ингээд татгал заа чамайг ингээд дандаа ингээд хойш тавиад байна. Өөрөөр хэлэх юм бол чи ингээд тусламж авах гэж ч юм уу очоод ингэнгүүт нэг удаа их бол өөр шүү. Тусламж авах гэж очих болгонд эсвэл чат бичих болгонд холбоо барих болгонд л би юмч завгүй, тэмч завгүй ингээд ч болохгүй, тэгэж ч болохгүй, иймч ажиллаа, тэмч ажиллаа, иймч бэлтгэлтэй, тэмч бэлтгэлтэй гэл ингээд бүр шалтгаан мангар аман дээр нь бэлэн ингээд иймэрхүү байгаад ахын бол юу нь бол чамайг сонирхгүй байна, ингээд харилцаа үүсгэхийг хүсэхгүй байна гэдэг ихтэй ойлголт. Хизээч ингээд крашилж байгаа бол ингээл үгүй гэж татгалзах юм байх ч гэсэндээ ядаж чиний 5 гуйлтын нэгэнд нь зөвшөөрж байгаа штеп. 1000 үнд орлоо гэх юм. Гэхдээ бас татгалцсан ч гэсэндээ ингээд чамтай уулзаагүй ч гэсэндээ чинь уучлалгууд ч юм уу те. Би ингээд амсангүй тэгээ тэгсэнгүй гэд ямар нэг шалтгаан хэлээд уучлалтгүйгээд ч юм уу эсвэл тэг нэг ийм учир шалтгаантай байсан шүү гэдгээ нэг хүнээр ч болтгоод дамжуулуулаад ингээд хэлээд байвал бас юм арай өөр тоожгоо ч байхгүй шууд л завгүй тийм ингээд чамчгүй тэгээд чамчгүй үнцгээ хацаа чинь тийм ухаан үйлс гараад хамаал ирэхэд
тавтах нь болохоор санаатан нэлээд төстэй. Чамаас ямар нэгэн зүйл асуухгүй, чамд ямар нэгэн ингэ санал тавихгүй байх. За хоёлаа одоо ингэдэг кино үзэх үү, эсвэл хоёлаа хамт хичээлээ хийх үү, эсвэл хоёлаа чамайг завтаал ингээд тэр газар руу очиж үзэх үү, ийм юм туршиж үзэх үү ч юм уу. Эсвэл бол ингээд чат мад эхлүүлдэг ч юм уу. Ямар нэгэн юм хийхгүй, ямар нэгэн ингээд нэг санаачлаг гарахгүй нэг юм ингээд нэг юм яг робот шиг одоо ингээд нэг юм оршин байсан нөхөр байгаад байгаа юм бол юм чамайг одоо хүн нөгөө хүнээ сонирхож байгаа бол ямар нэгэн байдлаар л ингээд харилцаа өөрчлөхийн тулд шин садагийн зүйлсийг эхлүүлээл ямар нэгэн санал тавиал ингэж л байх ёстой. Тэхгүй байна гэдэг чинь сонирхгүй байна. Харилцаагаа өөрчлөхийг хүсэхгүй байна, эсвэл эхлүүлэхийг хүсэхгүй байна гэсэн маш том тэмдэг болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд бас зарим хүмүүсийн хувьд бол одоо шууд хэлж чадахгүй учраас жоохон цухалзгалдаг ч юм уу те. Ингээд хэлж чадахгүй байгаа ч гэсэн ингээд нэг дүдлэгнээ нэг ойлгуулах гадал яах учраа болохгүй ингээд сандраал нэг ингээд байгаа бол өөр шүү. Миний яриад байгаа юм болохоор ерөөсөө тийм шинж байхгүй. Ерөөсөө уулзахтай ерөөсөө ингээд хамт байх хүсэлгүй бүр ингээд илт мэдрэгдэм байх. Бүх үед чамаа ингээд цуцлаад бүх үед чиний ингээд хүсэлтүүд эсвэл бүх юм ингээд одоо хариулахгүй те тоохгүй тэгснээ өөрөө ямар санал санаачлаггүй байхыг хэлж байгаа юм шүү. За хамгийн сүүлчийн буюу 6 дахь нь болохоор чиний ингээд нандан ингээд нандагнаад хийсэн зүйлсийг санахгүй байх. Өөрөөр хэлбэл мэдээж ингээд хаад бицэн юм болгоны чинь санал гэвэл үлгэр штэ. Гэхдээ чи ингээд маш нандан зүйлээ ингээд хэлэлцэн одоо юу ч гэдэг нь өөрийнхөө нууцлдаг ч юм уу хүмүүст ярьдгүй ч юм уу чухал зүйлээ хэлчихэд хаа тэр чи яг дахиад асуух. Тэгж яах юм бол ерөөсөө чамайг сонирхгүй гэсэн. Бид нар бол крашийнхаа хайртай хүнийхээ ингээд нандан зүйлээ хэлсэн юмыг ингээд бүр ингээд бараг л зүрхэндээ сийлнэ гэдэг шиг те бүр ингэж нандагнаж авч үлддэг штэ. Яна энэ мартчих үү дээ. Яг энийг ингээд энэ юм дээр бодлохгүй юм ярьж байгаад гомдоочих үү дээ. Яна ингэж байгаад энэ юмс чархаан дээ хүндчих үү дээ. Би ийм юм хамаагүй юм ярьж болохгүй юм шүү. Хажууд нь ийм юм хамаагүй л хийж болохгүй юм шүү гэд аягуусаа тогтоож авч үлддэг штэ. Гэтэл сонирхдаггүй бол тэр хүнийг одоо те тоодгүй хайрлахгүй бол бид нар бол ингээд тархины хажуугаар өнгөрөөгөл ингээд чихний хажуугаар өнгөрөөгөөд ингээд мартчих واخгүй. Тэгэхээр яг тэр үйлдэл гарч яана гэсэн. Тэгэхээр чи хэлсэн нандин юм бити март тэгээ шалгаж үз. Тэгээ шалгаад үз чинь санахгүй байх юм бол чи тэгээ чиний нэрийг санахгүй одоо юу гэдэг нь хоёр хамт дугааланд явдаг дугаалангийн найзууд ахаа дугаалангийн найз гэдгээч мэдгүй чамд тусал танах юм чичээ хэм блэ тэ эсвэл ч юм блэ доод англи юм лүү шал өөр буруу зүрх юм яриад хамгаалж чамд ерөөс бүр маш баг бүр маш онцгой тохиолдолд яг тэрийг нуух гад ч юм уу эсвэл нэг хэлбэр өнгөц байдлаар өөрийгөө нэг ингээд чамаас ингээд мэдгдүүлэхгүй гээд нэг жаахан юм байж магадгүй л болохоос шүрхэд бол за ингээд энэ 6 шинжээс хідэн чиний крашаас ажиглагдсан бэ? Хідэн анзаарагдсан бэ? Тэг ер нь краш чинь чамайг ингээд сонирхтой байна уу, үгүй юм байна уу гэдгээ ингээд шийдэж байгаа. Үнэхээр яг зургуулаа бүр илэрч гарч ирээд үнэхээр сонирхохыг мэдсэн бол заавал тэр хүнийг бид нар крашлах албагүй шүү дээ. Өөр гоё, чамайг ч гэсэн хайрладаг, чамайг ч гэсэн сонирхтой тийм гоё хүнийг крашлж болно. Тийм хүмүүс чамайг зөндөө байгаа, чамайг ингээд гоё гэж хардаг, сайхан гэж хардаг, чамайг ингээд онцгой хүн гэж боддог хүмүүс чиний эргэн тойрон зөндөө байгаа. Чи ингээд нүдэ нэгээ сайн ингээд анзаардаг юм бол чамайг гэж хүмүүс маш олон байгаа. Тэгэхээр тийм өөр хүмүүсээр буюу чамайг хайрлаж нандиндаг хүмүүсээр солих хэрэгтэй шүү. Шал дэмий юмд хүчээ, зүрх сэтгэлээ, цаг хугацаагаа бити бараарэ. За хэрэв миний бичлэг жоох удаан ч юм уу санагч байвал бичлэгээ ингээ 2x дээр эсвэл 1.5x дээр ч юм уу тавьж байгаа хурдыг хурдлуулад үзэж байгаарай. За тэгээ дуустал үзсэн маш их баярлалаа. Тэгээ энэ краш бүтгүйсэн ч гэсэн чиний ямар нэгэн краш заавал бүтээж тараа чи өөрийнхөө зүрх сэтгэл нэгцэх тэр нэг олж тэр харилцаа чинь заавал бүтнэ гэдэгт би маш их итгэлтэй байна. Тэгээд хайртай хүнээ яаж хайрлах уу гэдэгт суралцж байгаа ч юмар маш их бахархаж байна. Бичлэгийг үзсэн баярлалаа. Баяр таа.